2020-аас 2021 оны хичээлийн жил дэлхийд даяар өрнөж байгаа юм их онцгой байдалд олж байгаа онцлог хичээлийн жил эхлэх гэж байна. Ингээд маргааш хичээлдээ яаран 1-р ангид орох гэж 12-р ангид төгсөх гэж хичээлдээ бэлдэн байгаа нийт хүүхэд багчуудаа болон сургууль мужуулагч багш нартаа энэ хичээлийн жилийн баярын мэндийг төшөөлье. За манай сургуулийн хувьд өнгөрсөн хичээлийн жил ололт амжилт одоо бүтээлээр дүүрэн сайхан жил болж өнгөрлөө. Юуны өмнө багш нарынхаа хийсэн ажлын амжилтыг дүгнэн дараагийнхаа хичээлийн жилийн одоо хийх ажлаа төлөвлөдөг нь сургууль болгоны өмнө тулгардаг хамгийн чухал том асуудал байдаг. Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын хамгийн том амжилт ажлын үзүүлэлт болдог эсэлтийн ерөнхий шалгалтын 9 хичээлээс 6 хичээл нь улсын дундчаас дээгүүр үнэлэгдсэн. Гомсбор аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш, сурагч, ажилтан та бидний бүгдээрийнх нь ажлын амжилтын маш том үнэлгээ гэж үзэж байна. Ингээд энэ хичээлийн жил боловсрол шинжилгээ ухааны яамнаас дэвшүүлсэн хичээлийн жилийн зорилтыг хэрэгжүүлэн хүүхд нэг бүрийг түүний хэрэгцээнд тохирсон одоо мэдлэг чадвар дадлыг олгохын төлөө бүх хүч чармаалтаа гарган дайшлан ажиллана гэдэгт найдаж байна. Ингээд сургуульдаа яаран ирж байгаа хүүхэд багчууд та бүхний хичээлээ заах гэж яарч байгаа багш нар та бүхний хийсэн бүхэн ажил нь бүгдээрээ амжилттай дүүрэн байхыг хүсье. Та бүхэнд баярлалаа. Мөнгөн хонх цацран цангинлаа. Ариун эрдэм өрн